Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас Канада улсын засгийн газрын санхүүжилтээр Монгол улсад гендерт суурилсан хүчирхийлэлтэд тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төслийг 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа юм. Төслийн 2 дугаар шат нь малчид орон нутгийн иргэд болон өсвөр насны охид хөвгүүдэд тусгаалan чиглэх ба тэдний гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, өсвөр насны хөвгүүдэд зориулсан эрүүл харилцаа болон амьдралын ур чадварын хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлэх зэрэг сургалт семинарын үйл ажиллагааг явуулахар төлөвлөж байна. Төслийн 2 дугаар үе шатыг Дархуул аймагт хэрэгжүүлэхээр төслийн багийнхан аймгийн удирдлага холбогдох албаны төлөөллөлтөд уулзаж мэдээлэл санал солилцлоо. За төслийн гол зорилго гэх юм бол энэ гендер суурилсан хүчирхийлэлтэд тэмцэх, гендер суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ тусламжийг илүү хүртээмжтэй болгох, энэ салбар хоорондын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, тэгээ илүү хохирогч төвтэй үйлчилгээг үзүүлэхэд оршин. За энэ дотор бол одоо гол зорилго нь ялангуяа 2 дахь шатны төсөл учраас илүү орон нутагт алслагдмал малчин иргэдэд хүргэх зорилготой. Тийм учраас бол мэдээж бид нар Дархуул аймагтай ажиллана. Дархуул аймаг нь бол нэгдүгээрт орон нутагт орчиж байгаа. Хоёрдугаарт бас Улаанбаатар хотын дараах орох 2 дахь том одоо нэгтрэл төвлөрөл ихтэй ийм аж үйлдвэрцэн хот гэдгээр явж байгаа онцлогтой учраас бид нар бас үйл ажиллагаанд оруулан явна. За тэгээ мөн Дархуул аймгийн хувьд гэх юм бол үйлчлэгээ үзүүлэгчдийн салбар чадварцсан баг, хууль сахиулах, за анхан шатанд тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа юуны нийгмийн болон одоо сэтгэл зүйн хамтарсан багууд, агентлагууд бүгд ингээд ажиллаж байгаа харагдаж байна. Хамгийн гол нь энэ талбарт хүчирхийлэлтэд тэмцэх талбарт оролцогч талуудын хамтын ажиллагаа энэ уялдаа холбоо сайжруулах нь аягүй чухал байгаа. Мөн энэхүү төслийн хүрээнд нийгмийн ажилтан, хуульд сэтгэл зүйч, хүүхэд хамгааллын мэргэжилтэн болон холбогдох албан хаагчаас бүрдсэн явуулын баг малчин иргэд тэр дундаа охид эмэгтэйчүүдэд хүрэх зорилгоор явуулын үйлчлэгийг үзүүлэх бөгөөд тус үйлчлэгээр дамжуулан орон нутгийн аслагдсан бүсэд амьдарч буй иргэдэд хүрч ажиллахыг зорж байна.